Оройн үзэгчдээ нийгмийн эдийн засгийн заа телевизийн өнөөдрийн тав мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагын болонгаар үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. За өнөөдрийн манай зочноор шинжлэх ухааны доктор Наранбаатар оролцож байна. За юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За монголчуудын одоо нас баралтын дийлэнх хувийг эзэлдэг элэгний БЦ вирусыг ерөнхийдөө 100% эвчлэх энэ бүрэн боломж нэгдсэн гэсэн мэдээлэл гарсан байна л да. Энэ тал дээр та бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Тийм БЦ вирусын одоо элэгний вирус одоо вирус гепатит гэж байгаа. Тэр нь болохоор жишээлбэл вирусын үүсгэсэн элэгний өрөвсөл байхгүй. Хепатит гэдэг нь өрөвсөл гэсэн үг. Тэгээ энэс болоод энэ нөгөө өрөвсөл маань өргөшөж явж байгаад хатуурал тэгээд одоо цирроз гэж хэлдэг тийм ээ. Хатуурал хавдар болоод ингээд нас баралт. Тэгээ монголчуудын хувьд элэгний хавдрын нас баралтаар 100 мянган хүн тутамдах элэгний хавдрын нас баралтаар дэлхийд номерт 1-т байгаа гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа. Ойролцоогоор дунджаар бол 9.1 дэлхийн дундч бол 9.5 байдаг 100 мянган хүнд. Монгол улсын хувьд бол 70.3. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн дунджаас даруй 8 дахин их ийм нас баралтай юм л да. Тэгээ хатуурлаа оруулаад тооцох юм бол хатуурал нь ойролцоогоор жилдээ 1000 орчим гэж юу адаг одоо тийм тоод байдаг. Тэгэхээр зэрэг ойролцоогоор бол 2500-аас 2600 хүн элэгний хавдраар элэгний өвчлөлөөр нас орж байна гэж хавдар хатуурлаар. Ингээд улсын хэмжээнд бол жилд 16-аас 17 мянган хүн жилд нас ордог. Бүхэл төрлийн өвчин госол гэмтэл бүх төрлийн оролцол. Тэгэхээр 15% элэгний өвчлөөс бол нас орж байна гэсэн ийм статистикийн товарамд байна. Тэгэхээр энэ бол одоо намайг ийм тоог хэлэлтгүйгээр Монголын нийгэмдээ мэдэж байгаа юм. Гэр бүл болгон элэгний хавдраа нас барсан хүнтэй тийм ээ эсвэл БЦ вирусын алдарт энэ яагаад ийм их өндөр нас баралтай байна вэ гэхээр зэрэг вирусын тархалт гепатит вирусын тархалт их өндөр байгаас л тэгээд тэр тусмаа БЦ Д-ийн тэгээд энэ ерөнхийдөө 5 төрлийнхөө шүү дээ A B C D E гэдэг A нь болох дээр зэрэг бохироор халдаг бидний бохирын шар гэднээс E бол Монголд их дэлгэрэнгүйс одоо гайвуу багасчиж байгаа вакцины одоо учраас БЦ-д нь болох дээр зэрэг Б дээр бол одоо шилгэд төгс эмчилдэг эмчилгээ бол одоохондоо байхгүй. Гэхдээ вакцинтай учраас вакцина хийлгээд эхэлсэн хүмүүс бол урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгээд Б-г бол манай эрүүл мэндийн системийн хийсэн чухал олдуудын нэг нь 1991 оноос хойш одоо universal vaccination гэж байгаа тийм ээ. Хүүхэд болгондоо вакцин хийгээд эхэлчихсэн. Энэ бол Нямдаа багтаамж эрүүл мэндийн яамыг удирдах захтаа хийсэн гол ажил. Үнэхээр маш сайн ажил. Энэний үр дүнд монголчуудын дундх Б вирусын халдвар бол арай бага байна. Тэр маш их байна. Цэгийн хувьд бол юу байхгүй. Вакцин байхгүй тийм ээ. Тийм учраас өвчлөлтсөн улсуудаа одоо бол эмчилгээс өөр арга байхгүй. Дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гараад С вирус бол эмчлэгддэг өвчин болчихсон. Энэ бол төгс эмчлэгддэг өвчин болсон тийм ээ. Клиникийн туршилтууд бүгдөө хийгээд ингээд явах дээр 95-99% ингээд эмчлэгддэг. Монгол улсын эрүүл элэг хөтөлбөрийн одоо оном сангийн санаачлаад явж байгаа эрүүл элэг хөтөлбөрийн хүрээнд энэ бол зөвхөн одоо оном сан хийж байгаа биш Монголын элэгний эмчнэрийн нийгэмлэг манай эрдэмтэд ингээд энэ чиглэлээр ажилладаг энэ бүхэл улсууд нэгдээд ингээд хийж байгаа ажил энэ эрүүл элэг хөтөлбөрийн хүрээнд элэгний энэ БЦ вирусын эсрэг бас Д вирусыг бид нар бас ажиллаж байгаа эмчилгээнүүд нь хямд төсрөөртгөр орж ирээд ингээд явна. Одоо Б-гийн эмчилгээ эхний одоо Монгол улсад нэг сарын хэрэгцээ нь 250 мянган төгрөгөөр зарагддаг байсан. Энэ жишээлхэд Теноповир гэдэг ийм 3-4 дахин хямдраад орж ирж байгаа. Энэ бол эрүүл мэндийн яамаар батлагдчихсан тийм ээ. Хүний эмийн зөвлөлөөр ороод батлагдаад бүх хүч хөрөнд нь болоод одоо ингээд эмчилгээнд орох тэр сургалт энэ төр ингээд хийгдээд явж байна. Цэгийн хувьд болох дээрээ зэрэг за сопосвир гэж эмийн тухай монголчууд одоо зөндөө сонссон ярьсан тийм ээ. За тэрний талаар бол нэлээд мэдээлэл авсан байж байгаа. Сопосвирийн эмчилгээ Монголд удахгүй орж ирнэ. Энэ дээр бол одоо шилхэд үл ойлголцлын юмнууд байсан. Тэр нь одоо шийдэгдээд ингээд эрүүл мэндийн яам дэмжиж ингээд явж байгаа. Тэгээд үнээс гадна тийм ээ. Сопосвирийн дараагийн шатны эмчилгээнүүд нь гараад эхэлчихсэн. Жишээлбэл тэрэн дээр харгооны гэдэг тэрний дараагийн шатны сопосвир ледипсвир хоёрын комбинац юм. Энэ бол эмчилгээнийх нь үр дүн нөгөө интерферон гэдээ бидний айгаад байгаа энэ юу байхгүй. Интерферон, рабаврин хоёр нь байхгүй. Гурван эмчилгээ биш. Ганцхан эмийн эмчилгээ. Энэ ганцхан эмийн эмчилгээ энэ бол сая 10 сарын 10-нд Америкийн хүнс эмийн агентлагаар батлагдчихсан. Тэгээд удахгүй бас Монгол улсад нөгөө бичиг баримтанд бүрдэж орж ирээд бүртгэгдээд ингээд цаашаа явна. Тэгэхээр
бид нар энэ дээр одоо нийгэм даяараа сенсац бололгүй тийм ээ. Монголчууд ийхтэй, эвтэй хамтраад цаашаа сайхан ажиллаад явхад бол одоо C вирус, B вирус аль алин дээр нь эмчилгээнүүд нь байна. Тэр нь хямд төсгөр орж ирэх нь тодорхой. Ингээд үндэсний хэмжээнд хэрэгжээд явнаа. Энэ дээр яг тал талаасаа бид нар хүлээцтэй хандаад тэгээд сайхан хамтраад цаашаа явах ийм л ажил болдож байна да. C вирусын хувьд одоо энэ маань хямдралтай орж ирнэ гэж яг хэдээр орж ирэх боломжтой хүмүүстээ бас хүртээмж нь ямар хувь байх юм бэ? Хүртээмжийн хувьд бол энэ одоо шилхэд одоо ингээд яг явж байгаа тэр sofosbuvir interferon ribavirin гэдэг энэ бол стандарт эмчилгээ нь 3 сарын эмчилгээ байгаа. Энийг бол одоо манай эрдэмтэн эмч мэргэжилтнүүд эмчилгээнийх нь өдөрдмжийг боловсруулаад дуусчихсан. Одоо энэ 7 хоногт эрүүл мэндийн яамд ингээд оруулаад стандарт болгоо батлуулах ажил нь эхлээд явж байна. Мэргэжлийн холбоод энэ дээр ажилласан Монголын хэлхэндрийн эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо. За тэгэхээр энэ батлагдаад ирэхтэй зэрэг энэ дээр бол одоо жишээлхэд эн чинь нөгөө интерфероных нь үнэ нь Монгол улсад их өндөр байгаа болох тэр ойролцоогоор нэг тун нь 300-аас 400 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээ 4 тун хийн сард тийм ээ 4-7 хоногт учраас 7 хоногт нэг хийдэг. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг 800-900 мянган долларын үнэтэй. За sofosbuvir-ыг бол яг хуу засгийн аюун санал тавьчихсан үнэ нь бол $900 3 сарын хэрэгцээ. Сарынх нь хэрэгцээ $300. За ингээд явах дээр зэрэг яг хуу эмчилгээний хувьд бол нэлээд үнэтэй болчихж байгаа. Яг энэ эмчилгээ бол стандарт эмчилгээ. Энд чинь тэгэхээр зэрэг 3 сарын эмчилгээ гэхээр нэг $4,000 орчим доллар болох нэ дээ. Тэгээ нийт одоо ribavirin энтрэ ингээд оролцвол ribavirin бол хямдхан. Гэхдээ энэ бас интерферонтой эмчилгээ. Бидний эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд хийх эмчилгээний юунд бол энийг бол тийм их олон хүнд одоо зайлшгүй шаардлагатай тийм ээ хүлээж чадахгүй ийм улсууд л хийн гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээд энэ бүх эмчилгээ бүх зүйл бол нарийн мэрэгжлийн эмчийн одоо хяналтанд ор явна. Зүгээр эн чинь нэг толгойн юм аваад уудаг тийм ийм биш ийм эмчилгээ. Тийм болох төр зэрэг энийг бол заавал эмчийн хяналтанд хийх ёстой. Тэр зарчмаар явна. Одоо нөгөө эрүүл юунаас эмийн сангаас нэг юм аваад уучдаг хүн дураараа тэг өөрөө хэмжилдэг ийм бол байж болохгүй. Тэр эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд бол ийм зүйл хийлгэхгүй. Энийг бол эмчилгээний нарийн мэрэгжлийн эмчийн хяналтанд одоо ингээд уулгаад явна. Интерферонтой эмчилгээ учраас ер нь бол энийг нэг олон хүнд хийгээд одоо бас хэрэгцээгүй. Яагаад гэвэл бас нэлээд хүндрэлтэй байна. Дараагийн шатны эмчилгээ одоо тэр зөвхөн эмийн эмчилгээ бол нөгөө гаж нөлөө их багтай ийм байгаа. Гэхдээ ер нь бол одоо жишээлхэд энэн дээр ингээд хүмүүс ингээд эмчилгээ дуусчихгүй тийм ээ нэг хитгэн хүнд орж ирээд хитгэн хүн хийх би ийм бол юу санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл энд бол эмчилгээ хэрэгцээтэй хүнд хүртээмжтэй байдлаар хямд төсөр өртгөр хийх нь бол тодорхой. Тэгээд энэ бол нэг тийм ганц 2 удаа ингээд явчих биш. Урт хугацааны туршид хэрэгжээд явах учраас тэгээд эмчилгээ өвчний маань явц бас тийм хордцтой биш шүү дээ. Зарим тохиолдолд одоо яг БД-ийн ч юм уу тийм хавсарсан онцгой тохиолдлууд их хурцтай байдаг болохоос биш байдаг болохоос биш ер нь бол удаан явцтай. Гэхдээ удаан явцтай гэж хэлээ удаашруулах нэр би хэл ярихгүй байна л да. Аль болох түргэн оруулж ирээд эмчилгээндээ нэвтрүүлээд ингээд явах. Энэ бүх талаар нь бол төр засаг манч дэмжиж байна, нийслэлийн удирдлагч дэмжиж байна, хөдөө орон нутаг аймгийн удирдлагч дэмжиж байна, монголчууд тал талаасаа дэмжиж байна. Тэгээд бид нар бүгдөө сайхан нэгдээд нэг эвтэй нартай сайхан хамтраад ажиллах ийм ажил байна да. Эрүүл мэндийн хөтөлбөрийг яг хаанаас зохион байгуулж байгаа. За энэ хүү одоо хөнгөлөлт эдлэх бас боломжтой юу иргэдэд? Эрүүл мэндийн хөтөлбөрийг бол ерөнхийдөө бид нар энэ Онон сангийн багийн хамт олон маань бол энийг 2012 оноос хойш хийгээд эхэлсэн ажил л да. Тэгээд энэ дээр мэдээж хэрэг манай мэрэгжлийн эмч энэ улсууд бол бас л насаараа энэ талаар анхаарал ажиллаад явж байгаа улсууд зөндөө байгаа. Тэгээд энд бол мэрэгжлийн багийн удирдлагатай тийм ээ. Сая одоо өнгөрсөн хагас өдөр жишээлхэд мэрэгжлийн зөвлөл нь байгуулагдсан. Нямдаа огтамж, догдорж, доктор, даваад орж, сэргэлэн эмч гэдэг ингээд сандуужуу доктор ингээд манай Монголын элэг энэ чиглэлээр
одоо хамгийн тэргүүлэх эрдэмтэд нь оролцсон мэрэгжлийн зөвлөлд байгуулагдаад явж байна. Тэгэхээр энэ бол хамтын удирдлагаар явна. Төрөөс ямар нэгэн санхүүжилт байгаа юу? Одоохондоо яг уу төрөөс бидний асууж байгаа зүйл бол Монголд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь байж байна. Тэр бол ажилдаг тогтолцоо. Хуулийн шинжлэгдээд бүр их сайхан болох гэж байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг төрөөс жишээлхэд энэн дээр ингээд програмын ажил дээр нь нэх мөнгө төгрөг асуугаад байхын оронд, тийм ээ. Имчилгээний нь хүртэмжтэй болох энэ тал дээр л бид нэр төрөг одоо төртэй хамтарч ажиллая гэсэн юм зүйлүүд явж байгаа. Улсын их хурлын гишүүдтэй бас уулзаад энэ талаар зөвлөлдсөн зүйлүүд бий. Ерөнхийдөө бол ажлууд бол эхлээд явж байна. Одоо жишээлхэд хамгийн ихэнд одоо би дуулгахад бол эмчнэрийн сургалтын асуудал бол хамгийн түрүүний асуудал байгаа. Тэгээд эмчнэрийн сургалтын асуудлыг 12 сарын 13, 14-нд корпорат гэх нөхдийн корпорат зочд буудал дээр орон нутаг Улаанбаатарын бүх дүүрэг 2 дугаар шатлын эмчнэрийг оролцуулсан улсын хэмжээний сургалт байна. Асуумаар байна л да. Иргэдийн хувьд нэлээд жоохон үнэтэй санагдаж байна л да. Тэгээд бараг $4,000 гэж байна шүү дээ. Тэ. Энийг одоо яг иргэд маань энэ мөнгөөр хийх юм уу? Энэн дээр бол яг вэ юу интерфероны үн бол нэлээд үнэтэй байгаа. Тэгэхээр тэрнийг одоо хямдруулах тийм бид нэр бас яриа хэлцээр гэдэг одоо компаниудаа хийж байгаа. Энэ дээр одоо Рошиг жишээлхэд юу яадаг манай Монгол улсад яадаг компаниуд Ситвинарэ гэж компаниудыг тэд нар бас тодорхой зүйлүүд ярих байх. Merck-тэй ярилцаад энэ интерфероны үнийг бас хямдруулахын чиглэлийн юмнууд явуулж байна. Ер нь бол хуучин эмчилгээ бол юм байсан шүү дээ. Интерферон, Ribavirin хоёрыг 12 саргүй бол 18 сар. 12 сар гэх юм бол тэр чинь нэг $12,000, 12-аас $13,000 үнэтэй болох нь шүү дээ. 18 сар гэх юм бол бараг $20,000 болно шүү дээ. Тэгэхээр тэгээд энэ айгүй их гаж нөлөөтэй учраас маш төвөгтэй байсан. Энэ бол одоо хямдарч байна тийм ээ. Гэхдээ энэ бол сүүлийн эцсийн одоо нөгөө юу биш. Зогсоол биш. Яагаад гэвэл энэний дараагийн сайн эмчилгээ нь гараад ирчихсэн. Интерферонгүй эмчилгээ нь сая Америкийн 10 сарын 10-нд Америкийн хүнс эмээ агентлагаар батлагдчихлаа. Энэ бол монголчууд их азтай байгаа. Энэ дээр нэгийн Б гэдэг нэг генотип 1 гэдэг дээр генотип 1 дээр зориулагдаад батлагдсан. Энэ эмчилгээ бол дан эмийн эмчилгээ. Тэгээд бүр улам бүр хямдарч орж ирэх ийм тийм төлөвтэй байна. Илэгний C вирусээс одоо иргэд урьдчилан сэргийлэх юм уу тиймэрхүү вакцин энтер оруулж ирэх. Илэгний C вирусээр бол вакцин байхгүй гэж бид түрүү хэлсэн. Гэхдээ урьдчилан сэргийлэх гэдэг бол хамгийн чухал юм. Тэгэхээр эрүүл мэндийн хөтөлбөр маань бол 3 үндсэн юутай байгаа. Урьдчилан сэргийлэлт. Тэр халдвар аваагүй 80% байж штэ. Тэр хүмүүсээ бид хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр одоо хэвлэл мэдээллийн 5 хүнтэй хамтраад урьдчилан сэргийлэлтийн дэд хөтөлбөргээд одоо эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх эн чинь цус болон цус бүтээгдэхүүнээр дамждаг халдвар шүү дээ. Мис ажилбар, шүдний имлэг, зөв төөнүүр тийм ээ. Одоо жишээлхэд хануур, иймэрхүү аль болох одоо зүү тариур тийм ээ. Иймэрхүү нэг хэрэгэлдэг ариун бүтээгдэхүүнийг хэрэгжилж л одоо тийм эмнэлгийн үйлчилгээ авах энэ бол их чухал. Тэгээ энэ дээр манай судалгаар жишээлхэд яг энэ гарч ирж байгаа л да. Эмэгтэйчүүдийн хувьд бол C-ийн хувь их байдаг. Төрөлтийн үед ч юм уу хийсвэр хийлгэх үед их халдвар авдаг. Тэгээд энэний жишээлхэд одоо эрүүл ах уу, эмнэлгийн эрүүл ах уу тийм ээ. Бусад одоо жишээлхэд шүдний созоо гэр бүл дотроо хэрэг цуг хэрэглэхгүй байх, сахлын утгыг хэрэглэхгүй байх, тийм хүн болгон тустай байх. Ингээд ийм асуудлууд дээр бол их цогц байдлаар эрүүл мэндийн хөтөлбөр бол ерөөсөө цогц байдлаар хэрэгжин, цогц байдлаар явна. Тэгэхгүй л бол ерөөсөө болохгүй. Зөвхөн нэг ганц ийм яриад ингээд явчих юм бол энэ бол маш өрөөсгөл болчихж байгаа. Тэгэхээр хөтөлбөр маань 3 шаттай. Тэгэхээр эрт илрүүлэлтийн хөтөлбөр, тэгээ урьдчилан сэргийлэл бие түрүү хэллээ, эрт илрүүлэлт, тэгээд эмчилгээ гэсэн ийм 3 дэд хөтөлбөрөтэй ингээд хэрэгжээд явна. За мэдээлэл өргөсөнд баярлалаа. Нийгмийн эдийн засгийн заа телевизийн өнөөдрийн та мэдээлэл хөтөлбөр зочны ярилцлагын болонгаар үзэгч та бүхэнд хүрлээ. Үргэлжлүүлэн хөтөлбөрт анхаарлаа хандуулна уу?